Зөөрөө минь тэрхэн миний фэйсбુક найзуудаа өнөөдөр 2025 оны 11-р сарын 24-ний өдөр. Даяа цаана. За энэ сэдв хараад ойлгож байгаа хаа. Тэгээ Монгол уг нь ардчилсан энэрэнгүй аливаа асуудлыг үзэл санаагаараа үйл хэрэгээрээ ойлголцдог хүчирхийлэлгүй нийгэм гэж ойлгодог юм аа. Харамсалтай нь хүчирхийлэгчнэр газар авч даймжирч байна. Юм бол нударгаар, зодоноор шийддэг болжээ. Нударгаар асуудал шийдэж байгаа гулгаач нар бол засвар хүмүүжлээ олгодог газараа засвар хүмүүжил олдлоо явах ёстой. Тэр нь бол шорон. За яа. Тэг хүчирхийлэгч олон янз байд юм аа. Тэг олон янз бай. Ажлын байрны хүчирхийлэл, амраг садангийн хүчирхийлэл, авгаа нөхөргийн хүчирхийлэл, албан тушаалын төлөө хүчирхийлэл мөн үү? За өнөөдөр тэр манай намд хүчирхийлэгчнэр олон байна. Тэр инхс өх, эрдэнэ сүх гинөө төлөөлөгч юм гинэ чаавас. Муу эрдээ гарвагч чаавас та. Ичж гэн. Та бас төмөр мөмөр өргөөд боди хийдэг болтой юм. Төмөр өргөж боди хийж биедээ анхаардаг шиг ном уншаад тархиндаа анхаарахгүй те. Яав да яав. Биеийн хүчээр нэгийг дийлнэ, тархины хүчээр ихийг бүтээнэ гэж үг байд юм аа. Тэр эрдэнэ сүхгээ хүчирхийлэгч чи хавар манай нам өнгөрсөн 24 оны хавар 6 сард нөгөө юу болсон шүү дээ, нэр дэвшилт. Тэгэхэд тэр эрдэнэ сүх хүчирхийлэгч чинь мандат өгсөнгүүгээд өнөрөг ороо шавар хаачлаа гэд өнөр жаргалыг барьж аваад зодцсон шүү дээ. Өнөр жаргал биш үү? Өнөр баярыг манай намын гинсек байсан юм аа. Тэг өнөрөө гомдол гаргаагүй тэгээ сонгуулах гэж хайцсан. Тэр үедээ хоёр үсэн хацаараа их хурл нэр дэвшгэдтэй. Тэр бишээгийн эрдэнэс хөлөө. Тэр бол биш юм байлээ. Тэр хүчирхийлэгч чулгаач. За тэр бол одоо эхнэрээ дарамтлсан хүүхдтэй ял өгөхгүй л явж исэн гинөө. Ай гутмар шаар. Гэхдээ одоо тэр ялын нөгөөд одоо шоронд нь явуулаач тэ. Тэрний байх газар шорон штэ. Тэрний айл нам байх нь хамаагүй. Энэ мэтлэнгээр манай намд хүчирхийлэгчд их байгаа. Өөрийнхөө намаас ихлэ яри. Манай намд ингээд тороолууд хүчирхийлэгч оруулдаг болчиход байгаа. Тэр манай намын ноднон одоо тэр бичлэгээр санаж байгаа бах та. Төмний нэг дээр гардаг шиг зодоо болсон шүү тэн дээр. Би бол айгаа цугтаацсан. Ер нь тийм мэдрэл муутай юмнуудад зодолтоод гимтэл авчвал яах вэ? Өөрөө л гохрно шүү дээ. Тэгэхээр зодооноос цугтаажээ манайхаа заа ёо. Тэгээ тэн дээр одоо энэ санаж байгаа бол энэ хөгжлийн банкны зэн арам туяа гэдэг нэг айгүй гоё тийм та нар академик боловсралтай авгаа гэж бодоод байна. Уучлаарай. Намайг жагсаалтанд оруулаагүйгээд салдангийн одон туяа энэ гişүүн биш үү? Тэрийг самардаа дайраад гачин болж ирсэн шүү дээ. Тэр наран туяа авгаа. Бас эмэгтэй хүн руугаа дайрах ямар эвгүй харагддаг юм бэ? Чи бишүүд би биш гэсэн байдлаар. Одон туяа тэр наран туяагийн дэргэд бол Баянгол дүүргээсээ нийслэл иргэдийн уралд 2-3 гарцсан. Баянгол дүүргийн цэцэг дарах хийжсэн. Их уралд тойргоос 2-3 сонгогдсон ийм хүн шүү дээ. Зэн наран туяа бол зүгээр Зика вирусыг гөлгөн шүү дээ. Тэ? Найз охин ч гэлөө мэдэхгүй нэг. Эмэгтэй Зика гэдэг юм билээ. Нөгөө албан тушаал өөл ажирахгүй гашна. Ерөөсөө тэр зэн наран туяад бол албан тушаал чухал, амбис чухал. Өмнө нь санхүүгийн зохицуулахаар дарах хийжсэн. Ёстой ёдор гэдэм билээ чаавас. Тэ? Тэгээд тойргоос чаавас сайхан самбуу нэг юу лээ? Дүүтэйгээ санал хуваасны буйнд арчилсан намын нэр дээр нэг удаа гарч ирсэн. Сая дэвшээд унц чаавас өрхий. Гар. Тэгээд сая хөгжлийн банкн дээр очиж баахан бузралж явсан гэсэн бараг л салин мөнгө бараг хүчирхийлүүлд найздуудаа хий цайлан гаргах гэж илүүдээ чаавас. Тэ хөгжлийн банкн дээр гиснээс тэр нэг хөгжлийн банкны тэргүүндэд захирал гээд бас манай намын юм аа тэр Эрдэнэт гэсэн баха. Бас л зодолттой. Зодон шүү, алан шүү гэдэг гэсэн. Тэр манай намаас тэнд ганц нэг хүмүүс ажилддаг. Дотор нь байгаа юм мэдээлэл авна шүү дээ. Юм бол зодолттой, үзэхгүй гэл. Хөвсгөл нэр дэвшчихээс гэсэн арайч та нар ийм гарууд одоо бүхэл бүтэн нэг зангаа зүчээд наана айгуугаа соёл шаачаад цаагаараа хүчирхийлэгчнэр их байна. Тийм бузрууч байж болохгүй шүү дээ.
За тэгээ хавар одоо бадар манай намын тэр зодоон дээр чинь Тэмүүжин яаж дайрж ийсэн гэ? Баяр зөгт орсон би орно гэд. Тэмүүжин 12-оос 16 он жагсаалт орсон шүү дээ. 16 тойрог дээр төвшөд унсан шүү дээ. 20 он тойрог дээр төвшөд унсан. Ягаад гэвэл Тэмүүжин саах. Хууль зүйн сайд байхдаа тэнд дүүгөө оруулж ирээ саахын үргийг сайн гүйцэтгэжсэн гэсэн. Тэгээд тэр жагсаалтанд ороод вааханд дайрж байгаа хөөхгүй. Бас хүчирхийлэгч. За ёо. Тий. За тэгээд тэн дээр одоо манай намын бүлгийн даргыг зөвлөх гээд байна. Инк мөккө атсан бэ. Өмнө говьс. Миний мандатыг өгсөнгөө ган төмрөө чамайг алнаа. Инк мөккөд фэйсбүүк дээр бүр гişүүн шиг шаагаад байт юм аа нэг дүүх үе. Гişүүн шиг шаан монгороо бицтэй. Яадаг үлээ. Тэр инк мөккийн өмнө говийн мандат гэж хүрээ байна. Инк мөккө ахын чамайг одвол Баян онгор аймагтаа те төрийн бус холбооны ажил хийгээд нутагтаа хүндлэгдээд мөн үү? Аймгийнхаа намын орон дээрээс дундч тэр үед 12 он дундчны намын ороо шийддэг байсан. Намын ороо гэдэг чинь сум сумаас 3 төлөөл аймгийн хороодоос 3 гэдэг ингээд аймгийн намын орооны дундчны 100% санал хураахад би бетон гамбаг 70 хүний санал авч ялж илаа. Намын орооноос ялаад үндэсний бод зөвлөлт ороо тэр үед батламжилдаг байсан. Тэгээд төв намдаа 50 сая тушаагаад мандатаа булаалгах жилээ. Энийг мандат гэдгийг их мөнхөө. Тэгэхэд юу ч тушаагаагүй хүн говьтой юу ч хийгээгүй миний мандатыг өгсөнгүй ган төмрөө чамайг алнаа гэж байгаа шүү дээ боддоо. Одоо бас болоогүй ахыгаа фэйсбүүк дээр тавьсан инк мөнгө атсан бас хүчирхийлэл шиг. Ах нь хүчирхийлүүлсэн нэг өвчтэй мөрөө зохиод авсан заа юу. Эхлээд юмыг сайн шалгаж судалж. Одоо өнөөдөр боддоо гудамд ингээд зөв зүгээр явж исэн чи араас ирээд нэг нөхөр зохиод авал яах вэ? Энэ гэмтэрх шүү дээ. Тэрэн шиг төрийн ордон төөрхийн нэг хүмүүс сэтгүүлчдэд яриа өгөх зогсож исэн чинь нэг өвчтэй мөрөөд хажуугаас зохиод авсан шүү дээ. Хажуугаас мангастаа доогуур өшгөлсөн шүү дээ. Манай хууль зүйн сайдаас алтан гэрэл харсан шүү дээ. Тэгээ би нүдэн шил зүүцсэн байсан. Хамар гэмтэлтэй таа охин мэдж байгаа агалгаа хэлгсэн. Чааш дүлхэд тэгээ би хойш зүхтаасан шүү дээ. Тэрнтэй үргэлжлээ зодолтоод зурагтаад явах уу? Тэгээ хажуунаас тийм мэдрэл муутай юм зохиод ороод ирэхээр үл хэцүү юм байна. Шууд зүхтаах юм. Нүдэн шилтэй нүд рүүгээ зохиулчвал би яах вэ? Миний нүд зохорно. Тэр шоронд явна. Тэглээгээ би насаараа сохор явах юм уу? Шууд амиа удаа зүхтаасан дээр үстэй малуудаа. Тэр камерт гой харагдах га зодолтой явах уу? Тэр гэмтэр шүү дээ. Харин дахин хэлье. Гудамд зөв зүгээр алхаж яхад хажуугаас нэг амт ирээд зохиод аваад зодвол энэ хүчирхийлэл мэд үү? Тэрэн шиг төрийн ордон зөв зүгээр би одоо бага сайтууд яриа өгчөд яг ороод хуралдаа сууж ирсэн чинь тэр монод сайтын дүүх аха та нэг сайт өгөөж манайх 40 мянган дагагчтай та нэг яриа өгөөд та нэг үнэн мөний юм ярьдаг хүн шүү дээ гэд гуйхаар за тгийгээд гараад яриа өгөө зогсож ирсэн чи яг ингээ эргээ харч нэг амт энэ талаас ингээ мангастж чинь тэгээ өшгөлж чинь тэг галзуу хүнээс яах би цугтаан үсттэй. За тэр галзуу чи хавар нөгөө та бүхэн санаж байгаа бол тэр нэг сонгоо хайрхан дүүргийн намын дарга гिचчээ чаавас намын дарга биш юм. Тэр чинь сонгоо хайрхан дүүргийн нөхөр тэр чинь нэг оюун эрдэнэ ойлоо шаагаад идэг мэдрэл муутай амтна л да. Мэдрэл ёо итэ жоох юмтай болцсон гэж манайх ярьдгийг. Тэр чинь хаврын ягаа энэ огцрох амархан гээд залуучууд жагсаал хийсэн шүү дээ. Тэгэхэд тэр залуучууд тэр дайраад исэн нөхрөлтөө яаж энэ гар гимтцээ тэр хулгайч тэр гараа тулгацсан билээ. Энэ мэдрэл муутай энэ араа. Одоо тэгэл энэ зураг явуулаад байна. Байж би энэ дээр харуулъя. Энэ дээр нэг юм зураг хийсэн. Энэ араа. Шаар энэ араа. Энэ одоо энэ араа энэ мэдрэл муутай хараа. Энэ нөгөө нэг Норгийн улмаа гэж залуу. Улмаараа ирээд ингээд дайрч байгаа бас. Талбай дээр зөв зүгээр байгаа хүмүүс дээр ирээд дайрч байгаа. Мэдрэлийн солиотой үсттэй энэ араа. Би ингээд зөв зүгээр яриа өгөх гэж зогсчихлоо. Энэ одоо Норгийн энэ монодын залуу мөн энэ цаана алтан гэрэл сайд байгаа. Ингээд зогсчихсэн чи хажуудлаас ирээд шууд заамдж аваад энэ араа. Энэ мэдрэл үү? Гар ам нь хараад байгаа. Ийм хүчирхийлэгч ардчламд байдгүй маа. Энэ хүчирхийлэгчийг заавайж байгаарай. Төмрөө чи дансаа явуулсан юм уу? За одоо ахын шилжүүлээд лайв чинь төр үлээж заа. За ойлголоо. Тэгээ энэ их галзуу улгаач өө энэ. Тэгээ одоо энэ манай энэ цагдаа нар энэ дээр анхаарах хэрэгтэй байна.
Би одоо энэ рүү над руу тэгэл хавраасаа залгаал олон шүү. Энэ мал юмтай би юу ярих вэ? Шууд л зайгаа авна үстэй. Бас нэг талбай дээр ингэ явж байгаа нь улгаач хараа. Үгүй нөрө. Бүр мэдрэл муутай улгаач. За гудамд иймэрхүү юм таарлтуу шууд зүгтаагаараа. Энийг харуул шууд зүгтаагаараа манайхаа. Энийг сонгоо хайрхын дүүргийн намын даргаар 2 3 өөрсгөө галзуу юмнууд суглуулж байгаа хурам чурал хийцээ. Тэгсэн чинь энийг байна штэ. Энэ ганвал баталж чинь гинэ. Ганвалын эзэн одоо иргэд нэг золби юм би заяа. Манай намын гисек өөрөх гүйцэтгэж оюун эрдний найз. Тэгээ оюун эрдний төлөө жагсаал дээр уулж дуулж исэн улгаач энэ хараа оюун эрдэн одоо эрд хэлээд одоо ирнэ яах вэ? Энд хэлээд батламжлуулж байгаа. Үсэг хүүрнийхэн сонгоо харахын намын дараа багт чаавас. Мэдрэл муутай батсан хараа. Тэ? Би энд ингэ зогсчихлоо. Хажуугаас ирлээ, намайг зохиод авлаа. Нара. Би зүгтаасан. Би зүгтааж байгаа юм хараа. Би зүгтаахгүй тэгээ нүд рүүгээ зохиулах юм энэ хүрээс. Энэ хараа. Энэ гуцдаг 100-г нохоо шиг нэг солиотой болгооч. Яана энийг шарадан давь сэтгэл мэдрэлийн үзүүлээрэ. Тэ? Би энэ минтээ уулзмааргүй байна. Би иймэрхүү хүмүүсээс зүгтаад юм аа. Харилцаж одоо би одоо энтэй тэгэл зодтуул яах вэ? Дүлхээл зүгтаасан. Дүлхснийг намайг зогсон гэж шаажлаа. Уучлаарай. Энэ яагаад над дээр ирэв? Одоо намайг зодж болох гэж байгаа. Иргүү мал би энэ шигэмтэй тэгэл зодтолтод явах уу? Энэ иргүү улгаач юу? Энэ их иргүү улгаач вэ? За энэний чийзэн энэ хараа. Энэ оюун эрднийг гөөлөг зөөё. Босруудын ярина заяа. За байж. Хүчирхэл гэснээс гүцэгээ ярина. За тэгэд тэр инк мөнгө чинь бас гант төмрийг олно гэд. Манай намд иймэрхүү хүчирхэл гэснийг зайлуулаа авсан гацны бүлгийн зөвлөх бай. Би өчтөр өөрөнд бага войс үлдээсэн. Инх мөнхөө чамаг зүгээр зогсож байхад нэг хүү ирээд хажуугаас ч захуул яах вэ? Ямиг учир начиртаа бичээрэй ахын доо. Мөн үү? Би одоо 2010 онд үндэсний бодлогын ороонд орж ялаа. Тэгэхэд манай нам бол үнэхээр супер байлаа. Манай намын үндэсний зөвлөлт хорооны гишүүд, дандаа том бизнесмэнүүд, дандаа том дарга нар, сайдууд, улсын хурлын гишүүд. Яг бол зарим нэг нь нэр нүгэнд муутай гуйлагчингууч байгаа л да хулгайч нар. Гэлээгэхдээ доройж нэг хулгайч ч гэсэн их хурлын гишүүн байлаа. Хулгайч ч гэсэн сайд байлаа. Асуудлыг хурлаараа сайн муугаа ярилцдаг байлаа. Тэгсэн одоо манай намын үндэсний бодлогоор нуурлах зүгээр л зодон зохион садар самуу болж байна да. Сонин зондоо эрдэнэгээ шоронгийн улгаач вэ. Ихэн хэр алаг бол унган шир алаг гэж. Эрдэнэ улгаач 2012 онд зодон зохион хэлэх гэж өөрөө намын гишүүдээс баахан мөнгө гусаад доогуур нэм мэдрэл муутай хүмүүс оруулж ирсэн энэ хаяг харваа гэж нэг улгаач. Эрдэнэ бол зодтолт чи үзчихэл гэдгийг. Хавар намайг улс төрийн зөвлөлийн хурал дээр хаанаас нэрсэн мэддэхгүй нэг юм гараад үзчихүү гинэ. Үгүй тэгэдэг гэсэн би. Яг л эрдэнэ шиг эрдэнэгийн арга барил шиг нь зодтолт нь барин үзэлцэн ийм малнууд байж болохгүй шүү дээ. Тэгээ инк мөнгө бас нэг жоохон бие бялтартаа тэгээд ах шиг байна. Юу ч гинүү боддоо. Гант төмрийг алнаа гэж явж исэн юм ш. Нод мондод өгсөнгүү гэд. Чи мандад авах хэвээр юм уу? Амьдралаа ахуйгаа шийдэггүй гуйлагч л гэж би чамааг мэднэ. Ямар ч бизнес байхгүй. Төрийн ордонд худлаа хуцаа явж идэгий. Ахын зүгээр байгаа үнэ чи хэлэн шүү. Би одоо ингээл төрийн ордонд сууж байгаа л даргын цуг орж байгаа л дарга болоод их хурлын гишүүн болоод хулгай ихж байгаа хулгайч нарыг би дэндүү сайн мэднэ. Би та нарыг эртнээс зарлана. Яг энэ бишээгийн авгаагаа зоддог эрдэнэ сүх манай инх мөнх хоёр яг адилхан тэр дээр нэг нь гант төмөрлөө нэг нь өнөр баярлууд дайрсан шүү дээ. Эцэс би дээр гараа зүхтаага тэр доор дээрээс харж исэн та нарыг. Зодоо болох ч би зүхтаасан тэрэн дээр зээ наран туяа мөн үү? За тэгээд ган очирэг залуу Баянголд нэр дэвшүүлэх гээд одоо нодны хаавар манай намын хурал биш үү? Тэгсэн чинь бас Баянголоос баахан гүчирхийлэгч бацаанаар оруулаад ирсэн эрдэнэ дайруулсан. Бас одоо болсон. Эдний ерөөсөө эрдэнэ тэргүүтээ хэдэн хулгайснаар л юм гүчирхийлэл үйлддэг юм аа. Тий. Бузрын хулгайснаар дандаа зодон зохио ярина. Та нар одоо улс төрд орох гэж байгаа соёлтой, боловсралтай, үнэн зөв шудраг байх хэрэгтэй. Үнэхээр тэмцэлдэхэд байгаа бол ах шиг бацаануудаа энэ бузруудын бузрыг дуудаад явал да. Одоо Япончууд солонгосчуудыг аашаа зодтолтод асуудлыг хүчирхийлэлээр шийддэг юм. Ухаанаар шийдэж байгаа. Асуудлыг жижигхэн тийс өвгөө Япон солонгосыг өдөрж ин хятадыг өдөрж байгаа. Эдгээр чинь ухаанаараа мундаг байгаа байхгүй юу? Мэдээ ойлгосноо.
Та нар тэг том биетэй гэж бол хамгаалагч юм улгаач нараа. Ойлгосноо хамгаалагч та нарт багдана. За ордонд бас нэг хүчирхийлэгч манай намын их хурлын гишүүн гинэ. Хин гээд очир бот гээд жагсаалтар болсон гишүүн юм гинэ. Хөрхи бүрэг дөржиг би шөөмжилдэг л дээ манай ховд. Тэгсэн чи пүүчээр очиж үдчихийг гарыг гэдэг гэж шүү. Боддоо бүхэл өтөн их хурлын гишүүн очир бот 20 он жагсаалтаар Эрдэнэ сонгоо архинд мандат өгч байсан. Ялагдсан. Тэгсэн чинь сая 24 онд одоо эртөө хувьд жагсаалтар орсон. Тэгээ жагсаалтар орчоод бүлгийн хурал дээр гүчирхийлүүлдээд бүрэг дөрж гишүүнийг гараад үсчихье гэдэг гинэ. Бүрэг дөрж нөөрхи аймхаа эмчи гараад айгаа сууж ийн гинэ. Бүрэг дөрж наадуулдаа шууд ордны тусгай хамгаалт гаргаад гишүүний бүрэн ихэнд халдсан гэд наадхан гомд гаргаад зайлуулаач. Хуулиар асуудал шийдэн штэ. Ордонд бас манай намын нэр дээр гүчирхийлэгч орчиж. Очир бот гэд чаавас. Би нэг уулзж ирсэн юм аа очир бот бацаантай. Сонгоо архин дэвшижсэн гэсэн сонгоныхоо нэр дэвшиж байгаа хүмүүс туслах боломж байна уу? За чамайг дэмжижсэн 20 онд хулт хурцлаанч явж ирсэн хүмүүс байна уу гэд би нэг доороо ураад нэг ганц юм задлаад битээр ч өмнө уулзж үзээгүй би танихгүй л дээ. Тэгээ суулаа. Ёстой юу ч байхгүй гэж гуйлгцсан царайлаа. Яг би тэр нэг намын нөхдүүд орон нутгийн сонгуул дээр дэмжлэг үзүүлээч гээд нэг гişүүд рүү залгаж уулздаг шүү дээ манайхан. Тэгэл гуйлгцсан царайлал явсан. Тэгээ манай нэг ахын нэг төмрийн ордыг бас худлаашаага авцсан гэсэн төмрийн өдрийг гаргаад зарсан гэсэн. Дашторж гээд манай нэг ах юм. Бодлооны хөрөнгөл юм байл л би өөрөөс нь асуусан. Ташаа чи наадахтаа хэлээд өгөөч. Наад пистаа чи намайг залилчлаа гэх. Тэгээ би очир утгатай уулзж ирсэн. Тэгээ уулзж яхад мангар юм яриад. Би чи бар жилдээ төмөр үргэж ирсэн. Зодоо идэг байхгүй юу? Би зодолт бол хоёр улгачиг нам шаадаг штэ гэд. Би тэгээ очир утаас ичлээ л дээ чаавас. Манай намын нэр дээр гягсаалтанд орсон гişүү. Хой бас нүд домоо матмаа яриад байна. Зодоо зөхөө яриад байх. Яадаг үлээ хүүрнүүд. Ийм мэдрэл муутай төрийн түшээд, ийм мэдрэл муутай гүчирхийл ярьж идэг сонон зөндөө эрдэн шиг ийм нахаалны нааглий те. Ийм новшнууд улс төр хийгээд явхаар яана. Ийм новшнуудтай нэг намгээ явхаар яана. Хүүр гэж. За залуучуудаа би хэлээд байгаа шүү. Зодоон зохио ярьсан мангаруудаа шууд зүгтаа. Үсэн гацны тэдэртээ зодтолдох. Буянгийн жагаа шиг. Та нар санаж байгаа бол намайг нэг гүгшүүн барьж аваад зодцсон юм яриад байх. Анх лайв хийж яхад миний утсыг зогж унгасан тэр уулгаач. Тэ. Намайг мангасцсан, намайг мөргсөн. Тэгээ сүүлд нь битээ өрж өчлөө эргээр шүүх хурлаар орсон намайг 30 хоногийн баримтлагад явуулах чинь санаж гинөө. Тэгээ гарч ирээд дахиад мангастаа самардцсан ш намайг энэ рүү. Тэгэхээр нь би яг гүгшүүнийг самардгаар нь барьж аваад зайлууд би ямар зохиоггүй. Зодолтоогүй. Зүгээр татаад унгасан. Мөн үү? Ийм л болсон шүү дээ. Хүмүүс дандаа над руу дайрдаг. Мөн үү? Би ерөөсө зодолтож хинтээч зодолтож байгаагүй. Би зодолтохгүй. А зүгээр гомдлгүйгээд яг одоо тэр энэ нэг мэдрэл муутай тэр хаяг харва. Дараа намын хурал дээр би чамаг нүдний шилээ авч жагаад дараа нэг урагдахгүй шиг говц өмсч очиж жагаад чамаг би намаас чирж гарган заяа. Нодны сонгоо арханд үүрэх тэр орон нутгийн сонгуульд хөрх юм манай Дэлгэрмаа гэдэг дүү нэр дэвссэн барилгачин. Манай Жаданбагийн Отгон баяр ерөнхий менежерээр нь ажилласан. Тэгсэн чил тэн дээр Отгон баярыг ирээл тэр өөрөө мэдрэл муутай бил хаяг хараач мал залуучууд цуглуулаад уулзгаар би тэмцэгч би нөгөө автобус би ингэсэн би эмсэс эсрэг орилж исэн гэд мал юм яриад залуучууд гахаад байгаа юм чи энэ ах мэдрэлэн зүгээр үгээд хоорондоо ярьж шít сонгоо арханд дүүргийн одоо залуучууд 18-аас сонгуулийн насны 25-6 хүртэлх насны залуучууд мөн үү энэ хаяг харваг их мэдрэл муутай болгаач. Тэгсэн чи тэр стабын байран дээр ирээл Отгон баярыг шууд цохоод авч байгаа байхгүй. Тэгснэ намайг бас түлхэд мөргөж гинэ ингээд. Тэгээ бариад тавсан. За чи гомдлогоо гаруусгаас сурч хоёулаа үзье гэд мөн үү. Тэгэд тэндэг муудчихсэн. Юм л бол зодоон зохионы аргаар юм шийднэ. Йоо. Манай нам өмнө нь арайч юм байгаагүй юм та. Би нэг 16 оноос 19 оны хооронд Хөх хот руу ерөнхий консулаар яваад ирсэн юм мэдрэл муутай юмнуудаар нам дүүрсэн байсан. Тэрнээс хойш манай намч өөдөө харсангүй. Би 16 онд Зандаагийн энэ колтыг бас намаа хуралдуул зэгцэл шинжилгээл явж илаа. Тэрнийхээ хариуд гэр орноо одоо нэгжүүлэл гүчирхийлд өртөөл явж л байсан. 20 онд Эрдэнэг намыг зарчлаа л гэж хэлсэн.
100 саяар нь баах хүмүүсээс мөнгө авсан. Би ч гэсэн 100 сая тушааж ирсэн. Тэгтэл баахан амтан баахан хогийн навчнууд Эрдэнэ оруулаад ирсэн. Одоо энэ намыг бүр улруулаад шарлруулаад явууллаа шүү дээ Эрдэнэ. Яана. Эрдэнэгийн үед орж ирсэн тэр их хурлын гишүүн очир бат. Одоо тэгээд таарахаараа яах вэ? Намайг зогхох уу? Би нэг санаагаа өгөөл зогхох юм бол би нөгөө санаагаа өгөн зөөё. Тэгж ягаал гимтэл гаргуул наадуулж би шоронд явуулна. Яг үндсэндээ нэг зодоон зохио ярьсан хулгайч нар шоронгоос шээсэн гойчд штэ. Өмдөндөө тавьдгэн штэ хулгайч нар. Би шоронд бүр шээсэн гойжоод өмдөндөө шээж байгаа гүчирхийлэгч нар олон харсан да. Хүүхдийн барк аврыг л наран хүүд дээр очиод лайв дээр явж байхад наран хүү баахан гүчирхийлэгч сулгайч нар дуудажсэн. Дараад нь тэд нар ирэхэд тийгээр шоронд миний ардаас би хилмигдээ 461-т байж хахад тэд нар хэрэг хийгээд орж ирсэн. Бүр нураад, нус нь гоожоод, салтаа ам нь өмхирээд, өмхий үнэртээд, алцай дарваа залхаж чадахгүй, суг мугаас нь муухай үнэртээд алгаалж ирсэн шүү дээ. Ерөөсөө л жорлонгийн өрөөнд нэг наарн дээр тэгэл чойжлгээд бодцаа юу. Шоронд мөн үү? Сахилгаас бол бүр ухаалт наадуулчих. Шоронд томроод идэг мүү ялтангуудыг авчаа сахилгат хийхэд бол тэгэл өлмөд дээр гიშгээл дуун бүр дахин шиг болол гарч ирдэ шүү. Өө гэл ингээл гонгнол өглөө 6-д босгоод шөнийн 12-д унтуулаад өдөржингөө зогсоо. Шоронгийн сахилга нэг мө хар цаа гацсан алхахтай усан шөлтөө өгөхөд тэгэл ямар ч томроод идэг шоронгийн хоригдол 10 хил тураал гарч ирнэ. Гал. Ийм ял ярга даах уу чицгнууд Би хэлмэгцэн ч гэсэн бүр шоронгийн яргыг дав гараад ирсэн шүү дээ би. Боддоо. Тэгээ бас нэг хүнтэй нэг атман зодон зохио ярих гээд байх. Энэ ардчилсан Монгол улсаа гүчирхийлэлээр асуудлыг шийддэггүй маа. Тэгээ хаашаа нэг мөө хипхоп гоц зардаг нэг хөлхний hirээний гоц зардаг мэдрэл муутай юм авгаага зоддсон байна. Гүчирхийлсэн байна. Гаж үлд байнга үзүүлдэг гэж байна. Бэлгийн. Төөрхи ахаа намайг өмгөөлөх хамгаалах хүн байхгүй. Ахаа намайг нэг юу байгаа тач лавер оруулаад тач гэд оруулсан чи 90 мм оронд илжиг бүүж ороод зодоо байж гинэ. Эмэгтэйчүүд зодуулж ягаад үхэх юм уу? Тэгээ саяхан нэг 4 хүүхэдтэй нөхөртөө олон гутгалуулж өгсөн ихийг нийгмээр жигшлээ шүү дээ. Бүх насаар яалавал юм. Заавалчгүй тэр эмэгтэй шиг алуусныхан дараа гэр бүлийн хүчирхийллийг багасгах ёстой юм уу? Годгонд явж байгаа залуучуудыг зүгээр байгаа залуучууд очиод ингээд зодуусныхан дараа тэгээд алуусныхан дараа хүчирхийлэлтэд тэмцэх гээд байгаа юм Монгол улс. Тэ? Энэ мэдрэл нуучин тэр талбай дээр очиод тэр оюун эрднийг өмөрөөл тэр огцрох амархан загсаалуудыг одоо ингээд органикоор залуучууд жагсаал хийхээр энэ сонгон найрхан дүүргийн хулхны манаар явахтаа эн чинь хулх дарга штэ. Ганвала одонгийн зогтгөрөл дарга наадуулынхаа хулхаар батламжилсан батламжаа хүчингү олгороо зогтгөрөл дарга заа юу. Хүчирхийлхийг өөгшүүлэх нь эсвэл намынхаа дүрм журмыг дагах уу одонгийн зогтгөрөл дарга би тэрийг чи харна заа юу. Та нар хүчирхийлхийг өөгшүүлэх юм бол би та нартай цаашдаа нэг нам гэж явахгүй хүчирхийлэгчтэй чи хамт та нарыг би намаасаа цэвэрлэхийн төлөө явна шүү. За юу. Асуудлыг ухаанаар шийднэ. Үг үзэл бодлороо ярилцсанаа. Тий. Одоо ингээд зарим мэдрэл муутай хүмүүстэй уулзаад хэрэггүй. Зүгээр очих гин цохоод авдаг мэдрэлүүдээс зүгээр зүгтаа. За зарим мэдрэл муутай адман зодоон зохио ярьсан нөхдүүдтэй арх пи битгий юу? Битгий шоуд. Тий, нэг үл шоронд ордын, нэг үл шоронд болуулдгийг. Имгэг согтолтой агсан согтуу тавьдаг хүмүүсээс бол зүгтаа. Тийм хүмүүстэй өсөн гацтны баяр тэмдэглэх, төрсөн өдөр мөдөр тэмдэглэх. Имгэг согтолтой хүмүүстэй архиулж байгаа л тэгэл алуулсан хүмүүс зөндөө байна. Яасан? Алан талнгээл зогтөг, зоддог. Зохиулсан шоронд болуулаад зогсон нь шоронд орсон хүмүүс би зөндөө харсан. Тийм мэдрэл муутай хүчирхийллийн аргаар шийддэг хүмүүсээс зүгтаа. Нодно манай хүү уйлаад ороод ирлээ хөөрхий. Яасан миний хөө гэсэн чинь ээжтэйгээ ээж нь юу болсон чи яасан хийсэн гэл хоёрлол гаднаас ороод ирлээ. Яасан миний хөө гэсэн чинь үгүй ээж нь чи хохно гэл загнаад нь манай хүү яасан гэсэн чинь ангийнх нь гинөө миний авил нэг өмнө нь цуг нэг ангид байсан ч гинөө
нэг байд найзууд нь пойлдоод миний хүүг зоддсон гинэ. Даава би тэднэртэй зодолтууд би хүүхдүүдтэй зодолтоод би гэмтээчүүл би хүн зодсон гэмт хэрэгт орно үстэй. Та намайг шууд хүүхдүүдтэй зодолж болохгүй шууд зүхтаа гэсэн бэстэй гэдэг өөлөөд энэ зайлвал. Тэгэхээр за миний хөө явъя. Тэр хүүхдэд чи очно гэж би очиод хаалгыг нүдлээ. Аав ичээр гараад ирлээ. За танаа хүүхд чи хүчирхийлэгч гэж байна. Гарч ирээд миний хүүхдэд гомдлохгүйг шууд зодолтуул гэсэн би шууд. Зөв үү? Тэг нөгөө нэг чацх найгаа гарч ирэхгүй байгаа. Гэхдээ нэг бол халз үзээ зодолтолтой гомдлохгүй гэд мөн үү? Тэгээ заавалч орсонд нь очижгаад том хүүхдүүдтэй ирээд хүүхэд зодоод тий. Тэгээ аав их энэ мангараас шууд заагаа ав. Наадах чи ирээдүйд чиний араас гутах шаана. Чиний араас төв биш шаана. Тэгээ манай хүүхэд тэр хүүхдээ шууд заагаа авсан. Ерөөсөл заагаа өөр арга байхгүй. Ойлгосноо? Зодоон зохио ярьдаг мөн үү? 10 жилийн хүүхдүүд ч гэсэн миний лайвыг үзэж байгаа. Ахын дүүнрээ. Тэр бүүл иддэг, нэгнийгээ зодддаг, хараалын үг гэлдэг. Тийм хүмүүжлэгээ айлын. Одоо тэгэл энэ хаяг хэрвагийн хүүхэд нь ийм л юм байгаа шүү дээ бас. Зодоон зохио ирсэн аав шиг нэг өвчтэй юм байгаа. Ойлгомжтой. Энэ хаяг хэрвагийн хүүхдүүд хүчирхийлэгч байгаа. Тий. Эдний хүүхдүүдээ шууд зүхтаа. Одоо сонин зондын эрдэнэгийн хүүхдийг л харал та. Бас нэг өндөг мөндөг шидсэн нэг эргүү юм байдаг үстэй. Хүчирхийлэгч, малууд, нахаалны эднэртэй тэгж ойр тойр яваад хэрэггүй. Новшнуудаа би юу хэлээд байгаа шүү хэрэгтэй. Хулгайч нарын хүүхдүүдээс, авилгалчдын хүүхдүүдээс зайгаа ав. Хүүхдүүдэд зайг нь авах. Ягаад гэвэл тэдний буруу үеийн үр нь өөр хүүхдүүд чирнэ. Тэднэртэй хот ур барилдаад хэрэггүй. За ийм хүчирхийлэгчдээс өөр хүүхдүүдэд зайг нь авах. Найз гэж явж байгаа танаа хүүхдийг ална. Наад болчин заяа. Айгуул хүчирхийлэгчийн хүүхдтэй танаа хүүхд гэр бүл болох юм бол ирээдүйд танаа хүүхдийг ална. Наад болчин. Заяа. Хүчирхийлэгчгүй Монгол улс байх хэвээр заяа. Нодон намар хөөрх юм манай уяачтай холбоо санаж байгаа. Баяр дорж гал бас л зодоон зохио ярьдгийн хөөрх юм. Тэ намайг энэ урууд руу зохиод авсан. Тэг яг би гомдол гаргаагүй явжсэн чи шууд нөгөө нэг олон нийтийн шүлжээгээр ил улсын ямиг эрүүгийн хариуцлага татаж эрүүгийн хэрэгд үүсгэн штэ. Тэгээ үүсгсэн над дээр хөнгөн гарсан баяр дорж одоо шүүхөр торгуул яад авч байгаа. Дахиад хүнд гар үрэх юм бол баяр дорж шоронд орно. Тэгэд намайг энэ өрөөндөө өргө би яг өрөөндөө нэг ойр дургу өрөөд нэг ганц нэг пив уугаад гівтчихсэн. Би нэг пив уухаараа гэртээ ордгүй. Ягаад гэвэл хүүхдүүдтэй би спирт архины төрлийн юм үнэртүүлж ордгүй байхгүй юу? Хүүхдүүд чигш чинь гэж бодоод. Тэгээ би өрөөндөө унтаад өгдөө. Тэгээ өрөөндөө унтчихсэн чи хаалга балбаад байна. Камераар харсан чи баяр дооцоохсч. Тэгээ оруулсан чи найзыгаа уучлаарай гэл. Тэгэл алингаа алдаал гөлгөөл болдог л байхгүй да. Тэгэл яг би цагаалах юм болохоор заа нэг зөгчийг л зохиол гар барайл тэгэл нэг ганц дуу татал явуулсан зураг авахуулаад хөгшөө нэг фейс дээрээ пост оруулчих гэсэн. Тэгэл би яг жоохон ганц нэг пив ууцсан байсан царай баргаар байсан. Тэгэл зураг фейс дээр оруулаад фейс дээр оруулаад тэгэл уучлаад явуулсан ш цагаалах юм учраас ингэдэг л байхгүй да. Тэгээд зодоон зохионы аргаар асуудал шийддэг. Гэхдээ зодоон зохион бол тэгээд рингэн дээр гараад зодолтооч тэр нэг галзуугаа ийг гэд бас нэг хүчирхийлэгч ярьсан сонин мангар нэг бун харцах бүх балаа юм байдаг хөвсгөлийн рингэн дээр гараад зодолж чадахгүй наадуулчаа. Одгүй на чинь цөм шаалгаж ирсэн шүү дээ. Тэ? Одгүй на чи рингэн дээр гараад зодолцсон өөрхий Монгол улсын арслан сай бурхан болчлоо да зайлвал. Дорж болмын гаавыг арслан улсын арслан. Одгүй сабритл зодсон шүү дээ. Гэхдээ гаавыг бол энгийн даруухан. Үранган гаавыг шүү. Тэр өвсгөлийн галзуу гаавыг биш шүү. Юм чаддаг хүмүүс өөрхий талигаач манай энэ Үранга баруун баян улааны одоо энэ Монгол улсын арслан гаав шиг даруухан байдیں۔ Гаавыг хизээж тэгж гүчирхийл үлддэггүй. Маш даруухан. Рингэн дээр гараад зодолтууд харин намшаа. Тийм л байл да өөрхий. Төвний сайн төрүүлээ явчих юм. Тэр мө галзуу гаавыг гүчирхийлэгч хүн ална. Фэйсбүүк дээр хүн ална гэд пост оруулж гүчирхийллийн пост оруулаад 461-т 2 сар хоригдоод гарч ирэл гөлгөө болсон шаажсэн шүү дээ. Тэр галзуу гаая хөвсгөлийг гарцах хэвтэ цэнхрийн нэг тэгэл нэг үсгэзгээ ухургуулсан сахал самбаа тавьсан их орончдын нэр зүүсэн гүчирхийл ярьдаг малнууд энэ төр эрүүгийн цагдаагийнхаа эднэрийг хяналтандаа байлгая шүү. Монгол улс аюулгүй гүчирхийлгүй тийм ээ ийм амгалан тайван улс шүү. Манай Монгол улс
Амгалан тайвнараа дэлхийд бас гайгүй орно. Африк дуу шууд алалцсан. Тэдний хөнгөхөд хэцүү. Тийм нийгэмд бол бид нар ч бүр арчилсан хүний эрхийг дээдэлдэг инэрэнгүү Монгол улс шүү дээ. Тийм биз дээ манайхаа тий. За тэгээд ийм байна да. Тэгээд хүчирхийл үлдэх гарууд их байна да. Их хурл доторч байна. Бид нар очиротыг хараад гайхсан нэр шүү. Эцэг яадаг үлээ. Соёлтой боловсралтай хүмүүс шал ондоо байдгийг. Очиротаа чи хөрөв дээр чи гараад үзчи зодолч гэж байгаа бол чи эрэнгэн дээр гараад нохоо зодоо гэж заяа. Тэр жалам артаа очиж зодолт чи. Би борж илтэй нэг. Би нэг л удаа уулзч үзсэн. Зодоо яриад байгаа шүү дээ. Би өстө зодтол нам шаарддаг байхгүй. Над дээр 2 3 хүн пойдод ирэхэд би цохоод гачдیں۔ Жигших шиг. Чаавас тийм амт улс төрөөс зүгээр зайл. Заяа. Би арчилсан намд байгаа цагт заяа. Та муусан гүчирхийл үлддэг. Хүнийг зөв зүгээр хажуугаас ирээд зогтдог. Галзуу хаяг харваа шиг мөн үү? Шар хадны мэдрэл муутай. Энэ одоо Америк руу оюун эрдэнэд намаа худалдчаад явцсан эрдэнэ шиг шоронгийн хүн алсан алуурчин шиг мөн үү? Тий. Гүчирхийлэгч эрдэнэ бол алуурчин. Эрдэнэгийн шавнар мөн үү? Тэр бишээгийн эрдэнэ зүх шиг авгаагаа зоддог, хүүхдээ зоддог мөн үү? За тэр хөгжлийн банкны эрдэнэ батар гинүү? Бас л зодолт нь ална гэдэг. Та нарыг би намаас нэр дэвшүүлэхгүй заа юу. Тий. Би энэ намыг одоо те бүр 20 эддэгээс 20 гаруй жил энэ намд те энэ эрх хэрэгчлөөний төлөө, хүний эрхийн төлөө, үзэл бодлоо илэрхийлэхийн төлөө явж ирдэг. Хүний эрхийг дээдэлдэг арчилсан намын гишүүний хувьд та муусан шиг гүчирхийлэгчдийг би та нар зүгээр намын анхаж шатанд яваад балкад тараасан ч та нар айгуу тэг хүн айлгаа зодон цогоор явах уу. За иргэдээ сонгогчдоо гүчирхийл үлддэг ийм юмнуудыг иргэдийн хүрэлд сонгож болохгүй шүү заяа. Би намынхаа нэр дээр гүчирхийл үлддэг гүчирхийлэгчдийг би зарлаад явна. Хүний өөрийн нам байх нь хамаагүй. Энэ гүчирхийлэгчийг дүүргийн иргэдийн уралд, сумын иргэдийн уралд, аймаг нийслэлийн иргэдийн уралд мөн үү? Тий. Улсын хурлд нэр дэвшүүлэхгүй арчилсан нам гүчирхийлэгчдэг. Нэр дэвшүүлчих юм бол андуураад би зарлана заяа. Тий. За одонгийн зөвтгөрл дарга. За ганвалч яг удахгүй чи зайлан ганвалаа. Жалганаасаа гарч чадахгүй ганвал үе чадсах чи зайлан заяа. Ганвал чамаг өнөдөр чи төсвийн сан төсвөөс тэр бумаар намын нэр дээр гişүүдийн суудлын мөнгийг авч чи үрэн таран хийж байгаа заяа. Тэгээ чи гүчирхийлгийг дуудаж ирж баахан банднараа хар хуцтай намайг гүчирхийлж намын хурлаас хөөж гарах гэжсэн шүү боддоо. Бас л зэтгүүнд гүчирхийлэгч ганвали. Альва асуудлыг ивэр мөн үү? Хууль дүрм журмын дагуу шийддэг болохоос ш. Ганвал шиг гүчирхийлэгч шиг дуудаж ирж намаас гүчээр хүн хөөж гаргадаг ийм гинсэки үүрэг гүйцэтгэгч арчилсан намд байж болохгүй заа юу? Болохгүй. Тий. Зодон зохио ярьсан мал юм шиг. Өнөөдөр төрийн ордонд хөрхи гүчирхийлэлд өртсөн л гэж би харддаг, боддог. Тэр хүүхдүүд нэг нүдэн зохиосон зургийг харуулж ирсэн шүү дээ. Монголчууд мэдж байгаа. Төр нийгмийн нэр зүтгэлтэн Гаваагийн Батхүү агсан бол тий төрийн ордонд зодуулсан байдалтай л амь өргөцсөн шүү дээ. Би хаана ив ирүүл сав сар бол одоо хүртэл хэрнээ илэрхгүй байгаа. Тэгэхэд төрийн ордонд ямар нөхдүүд зодоон зохио ярьж баар савнд агсан сохтуу тавьж явдаг үлээ. Мэдж байгааз задарсан айлын яргачин навшнууд шүү дээ. Бас л авсан авгаагаа хэд армаар нь гондом шиг хүүхнүүдийг сольдог мөн үү? Олигархийн хулгайч нар. Хулгайч хүүхдүүд байгаа шүү дээ. Тийм гүчирхийлэгчдээс бол заагаа аваарай. За ёо. Зодоон зохио ярьдаг юмнуудаас. За ийм байна. Тэгэл намайг одоо юу ч гинү хүссэн. Тэргүй намайг Монголын ард түмэн мэднэ. Би энэ хулгайч нарт одоо тэгээд энэ юу гэнүү тэр нэг сонгоны нэг өвчтэй юм оюун эрднийг өмөрөөд өглөөд байдаг. Женкогийн тороол. Одоо ер нь энэ Женко Менко чинь ингээд надаар шүүмжлүүлээд ирэхээр өөрөөсөө яаж чадахгүй над руу ийм галзуу юм тавьж ийн гэж харж штэ би. Женког магтаал, МСС-ийг муулаад би ч гэсэн МСС-ийг шүүмжилдэг. Би МСС-ийн алдаатай бодлогыг би шүүмжилнэ. Чааштай шүүмжилнэ. Очиж би одж аргалаас мөнгө аваа явах юм гинэ. Бас намайг гүтгэн шаагаад байгаа юм уу? Хаяг харваа гэдэг мөнгө гүчирхийлэгч гуйлагчин. Мэдрэл муутай юм. Тэ? Золби юм чаавас.
Авгаа хөхт ямар юм байдаг вэ? Яаж ийм тэнэг шизофрентэй хүнтэй нэг гэрт амьдарч байна? Яадаг вүлээ? Туучи. Тэсэд нэг гэрт амьдардаг бол нэг бол энэ чигээ хүчрхийлэгч өвчтэй юмнууд байгаа л. Ойлгомжтой шүү дээ. Ихэн хэр алаг бол унган шир алаг. Ойлгомжтой энэ хаяг хэрвагийн хүүхдүүд бол энэ шиг солиотол юм байгаа ойлгомжтой тий. Яг хавтаа тэгээд аливаа асуудлыг тэгээд ивэр шийдэн тий. Тэгээ би бол Женкогийн мянганы тонуулч гээд алдаатай бодлогын шүүмжилж ирсэн ч хайштаач би шүүмжлэн заяа. Тэглээгээд над руу энэ мүү Женкогийн торол над руу дайрч байна. Одоо хаашаа би намын хурал дээр ингээд зүг зүгээр байж хахад Женког очиж хажуугнаас шаагаад авах уу? Тэ? Тэгээд тэгэх юм бол миний буруу шүү дээ тийм үстэй. Харин би үгээрээ шүүмжилдэг мөн үү? Тэг намайг гинтүүлээ шууд хажуугаас шаагаад авч байгаа юм шиг эргүү болгаач. Бүр ингээ ам ингээд гөлөгц дайрч. Нэг галзуу нэг хүн урдаг бахирдаг нэг галзуу өвчтэй аргатын шиг юм байгаа юм чи наад чинь тий. Би бол Женког над руу ийм гөлгнүүд тороолууд тавьж ирэх шаардж байна. Өөрөө Женко намын хуралд ирж суух нүр байхгүй. Энэ намынхаа хуралд нэг ч ирэхэ болцсон. Намын хурал битгий их хурлын дээр баг сууж байгаа Женко. Тэгээд Женкогийн технологи би мэдэн шүү дээ. Нэг иймэрхүү галзуу өвчтэй юмнууд тавьчаад ардталт нь айгүйгоо бурхын дүртэй байждаг. Тэгэл хэро морогоор айгүйгоо нэвтрүүлэх юм. Ард нь өөрөө продюсерлна, спонсорлно. Тэгээд манай намын хөрхи барьцаануудыг журмын нөхдүүдээ дандаа гүшигний ардаас муулуулдаг. Тэр шиг тэр технологи нь тий надад шүүмжлүүдэд ирэхээр над руу тороол тавьж байна. Ойлгомжтой шүү дээ тий. За би намын хурал дээр бол заа юу харин би зодон зохио хийхгүй. Би тэгтээ манай нам төрийн ордонд хурлаа хийсээр байх болно. Цаашдаач хийн. Би төрийн ордны хамгаалтын албаныг дуулж ирж ягаад төрийн хамгаалтын албаны нүдэн дээр гүчиргэл хөвс нүхнийг би чирж гаргана заа юу. Би зодож зовхгүй чирж гаргана харин заа юу. Намайг хэр хүчтэйг хараарай. Тэг сонгоо арганы намын дарга биш шүү. Одонгийн зогтгорол дарга наадхаа тэр ярвайсан бузар гант төмрийн од баяр тийм ээ энэ оюун эрдний даалгавраар батламжилсан. Тэгээд сонгоо аргын дүүрэг чинь Нямбаатрын дүүрэг шүү дээ. Нямбаатард ийм наавны бүх тавьж очих. Нөгөөх нь их хурлын 5 суудал. Нийслэлийн иргэдийн хурлын 10 суудал. Дүүргийн иргэдийн хурлын 40 гаруй суудлыг зүгээр Нямбаатар тавьж өгч хэрэгээр оюун эрдэнэ Нямбаатар 2 мөн үү? Ган төмөр од 2 нөлөөлж одоо нэг хэдэн хөлхний хурлын батламжилсан дүр үзүүлж байгаа байхгүй юу? Тэр манай намын гишүүн биш. За яа. Тийм байна. Ийм хүчирхийлэгчдийг намаасаа зайлуулна. Дахин хэлье. Хаяг хэрвээ дараагийн хурал дээр би чам шиг муу новшд би харин гиндүүлж зохиолохгүй би чамайг заамдаа чирээ гарган заяа. Төрийн цагдаа дуудаж байгаа цагдаагийн нүдэн дээр би намынхаа хурлаас чамайг чирж гаргана хараарай. За. Ястаа чирж гаргана. Женкод чи чирж гаргана заяа. Женко одоо чи манай намын хуралд суухгүй зайлаарай заяа. Хаяг хэрвээ гэж галзуу тороол аваад зайлаарай. Женкотод би чирж гаргана. Женко хаяг хэрвээ гэж над руу явуулсан тороолтой чи би чирж гаргана. Монголоо тонон дээрэмдсэн мө тонуулчин дээрэмчин минь. Тэг бас намайг МСС-ийн өнгөччээ. Гуцаарай. Би од жаргалыг банк шүүмжилж байгаа. Ард түмний төсвийн өрөнгөөр хайгуул хийсэн ухаан удгийн ордоо ард түмэндээ хувьцаа хэлбэрээр олох хэвээр. Эсвэл Монголын төрдөө өгөх хэвээр. Эрдэнэс 5 толгойд өгөх хэвээр гэж би банк ярьдаг мэдөө. За ёо. Та нар бол халамж хэлбэрээр ард түмэнд тараа игэж худлаа бопордог мэдөө. МСС Баянгорд 10 хэдэн тонны нөөц даалт ухсан. Баянгорынхнаар хар ажлын нийлэг ажлын байр нэмэгдүүл гэж би ярьдаг. За ёо. Тэрнээс би Женко шиг шантаж хийж үзээгүй шүү заа ёо. Наадуул чи намайг нэг буруу гიშгэхэд хуулийн байгууллагт өгөөд шорон руу явуулахад бэлэн байгаа. Би хинээс ч амьдралдаа нэг төгрөг шантажлж авч үзээгүй шүү заа ёо. Зарим нэг сайтууд бол маш цэвэрхэн хаалтын гэрээ гэж авдаг гэсэн. Би юугаар хаалтын гэрээг уулгаас нартаа. Надаар шантажлуулаад хаалтын гэрээгээд надад нэг сохор цент өгсөн байвал намайг гомд гаргаа шоронд явуулаарай. Би хүлээж заа ёо. Ёстой богд гэртээ богд хар гэртээ хаан гэдэг шиг би өөрийнхөө байгаа амьдрал сэтгэл хангалуун амьдрсаар ирсэн чааштаач амьдрэн заа ёо. Харвагаас хар ажил хийсэн, харвагаас харын нутагт ажилласан, хөдөлмөр хийсэн, ажлыг голохгүй хийсэн би.
Би гачгаар тийм ээ. Тэгээ хогийн тэрэгэн дээр хог хүртэл очиж явлаа. Тэрэг төрж явлаа. Юм хийсэн. Тэглээгээ би хулгай хийж үзээгүй, хөдөлмөр хийж үзсэн за. Тэрээс мөн золбон банднэр шиг нам дагаал, даргын цүг өрж байгаа л, дарган томордог бол дарга болдог. Улс төрийг хулгай гэж харддаг. Улс төрөөс ашиг хонжоо харах гэж ордог. Золбон гөлгнүүч би биш заяа. За юм байна да. Энд ганц зураг тавьчаад олдовдлоо юм хуцаад агараа. Би зүгтаана. Би тэрнийг эргүү юм намайг хажуугаас шанаадаад доогуур өсгөлж байгаа юмыг би гараараа түлхээд зүгтаасан заяа. Зүгтаахгүй харилцсан зодон бодлол гэмт хэрэг болдё. Нэг цагдаагийнхын шалгаж байгаа. Би шүүгэмлэгтээ үзүүлсэн. Гэмтэл гарч байгаа заяа. Гэмтлийн зэрэг нь хууль ёсоор гарах бах заяа. Би тэр оройн нь гэмтэл сог судлын эмнэлэгт үзүүлсэн заяа. Тэ. Сүгатар дүүргийн миний энэ судас ингээд гар гөшигдсөн байлаа. Та нарт би харуулнаа. Яа энэ гар гөшигдөхөөр ингэдэг юм байна л та. Гүцэрхэлэг шиг зараа нараа миний гарыг гөшиж байгаа байхгүй мөн nooш. Хараа. Энэ дээр ингээ гар гөшигдсөн байгаа байхгүй. Тэгээ даан живгүй болцсон байсан. Энэ дундуур ороод гар гөшсөн байгаас юм хулгаач. Толгой ард тус газар руу зогссон. За шорон төхөө амны гэргээр ял идэлж байгаа хүмүүс үл ингээл зүгээр дүлхэхэд нөгөө нь одоо гайн тараал өгөх юм бол шоронд орсон. Энэ бол алуурчин. Хүнийг алахыг завдсан алуурчин. Гар гиссэн хараа. Энэ алуурчингаас болгоомжлоороо хараараа. Сэтгэс мэлэрлийн өвчтөй алуурчин. Би мөр ингэ зогсож байсан шүү. Тэгэд над дээр зорин ирж хажуудлаас согж авсан. Яа. Алуурчин, яргачин. Нүр амын хараа. Яа гэдэг юм бэ? Алий гэж тараа. Амн алий гэж нэ. Яа. Алуурчин, яргачин саараараа. Гудамд иргэдээ энэ алуурчин яргацсан сэтгэл мэдрлийн үнээс зүгтааж яваараа. Гиндүүдээ шууд цогж мэдэн шүү. Энэ яргачин шүү. Яргачаан чамаагүй. Тэ. Энэ өр хүүхдүүд гэж ямар юм байдаг вэ? Авгаа хүүхд ямар юм байдаг вэ? Энэний өр хүүхдүүдээс ахын дүүр зүгтааж яваараа заяа. Аав шиг нэг өвчтэй юм байгаа. Ойлгомжтой. Эхнэр алга бол унагын шир алга гэдгийг. Харуулнаа чамаг. Гудамд явахдаа урд талбай дээр хараа. Энэ хараа нэмэгтэй өнөөс орилцсон юм чи. Нөгөө эмэгтэй өн айга зүгтааж ин хараа. Энэ хараа нэмэгтэй өнөөс олон шүү гэдэг энэ хараа. Энэ яа игээд байгаа юм бэ? Манай нам ийм мэдрэлийн сэтгэл мэдрэлийн шар одонд байх хэвээр өнөр дутаагүй. Эрдэнэ ийм л золбонгуудыг намд оруулж ирж тэг хүчирхийлэл үүдэж гэлсэн. Эрдэнэ өөрөө зодон зохио ярьдаг. Намын урал дээр хамгийн их зүүнтэй зодлтыг харъя үзье гэдэг юм бол сонин зөндөө Эрдэнэ эднэр. Яа. Эрдэнэгийг намд оруулж ирсэн улсын хурлын гишүүн очирват гороод үзчихье гэдэг гинэ. Тэгээ би өөрхийн тэрийг сонсчоод пүүжигээ өрөвцсөн өөрх юм уу пүүжээ. Пүүжээж бас дээгүрдгөө үзье гэдэг хүн их урд 2-3 сонгогдсон учраас бас залууч мэдрэл муутай юм зохиод авна. Төрийн ордонд хөөе хамгаалалтын албаныхаа их хурлын гишүүн их хурлын дэд даргаыг гараад үзчихье гэд айлгсан гэж зан хийсэн гэж шүү. Тэр очир утгад манай ардчил намын нэр дээр гишүүн шалгаараа тэр ордныхоо тэгж болох уу? Монгол төрийн орд шүү дээ. Болж очиж ийм л малнууд байна да. Би хамгаалт сур. Бүгсэн бас би нүдний шил зүгүйгүй зүгээр халз үзэх юм бол халз үзнэ. Надтай ирээд халз үзүүл үзээрээ галзуу новшоо. Хүрээд ирээрээ гомдлгүйгээд гар үсгээд зурж байгаад хоёулаа харин тэр ирэнгэн дээр гараад үзэж болно шүү. Би чамааг бүр зүгээр хоёр хавирж унгаагаад нүдэн хүүрээ. Нэг өвчтэй галзуу ингээл чи 120 илтэй байсан гэсэн шүү дээ чи. Өвчин тусаа чи шар одонд очиод эмчилгээ хийлгээд чи 40-50-ыг хайсан гэсэн шүү дээ. Чам шиг маар өвчин тус суулгаа чиг ахын зүгээр хангалттай балбаад нүдэн зөөё. Нүдээ гэвэл харин зүгээр байгаа үнтэй би нүдэн зодон цохоо ярьдаг тэнэг биш шүү би заяа. Тэг ямар муухай өвдөн царайтай навш вэ тий. Яг үнэ дахиад хардсан багтай дахиад харуулад явах. За энэ эргүү мэдрэл улгаачаас өнөөдөр зайгаа аваарай. За юм байна. За түр баяртай. Гүчирхийлэгчгүй Монгол улс байх ёстой шүү гэж дахин хэлье. Тэг гүчирхийлэгчийг өөгшүүлж болохгүй. Новшнуудыг
хууль сахиулах байгууллагт засвар хүмүүжил олгохоор явуулах ёстой. За ёо. Хүчирхийлэл хүчгүй Монгол улсын төлөө иргэдээ ийм хүчирхийлэгчдийг нийгмээрээ жинхэнэ блок хий. Энийг эргүй юм өөлөө үйжсэн шараадны хүчээр гуйлагч юм. Энийг блок хий. Үгсэн би энэ бичлэгч оруулна энэ хараа минь мэдрэл мутаараа энэ үйл хат энэ өстө мэдрэл мутаа болгаач. Хараараа гудамжинд ингээд ийм амт явж ивэл яах вэ? Шууд зогтаа заагаав. За би дахиад нэг юм харуулъя чамд. Баяжгараа энийг харуулна. Энийг гой улгаач ёо, энийг гой улгаач. Яста солиотой улгаач. Өөли, дуули гэж талбай дээр гараад яадаг үлээ хүүрийг, яадаг үлээ энэ хүүрийг. Өөли, дуули гэж байгаа. Яста яадаг үлээ хүүрийг. За энийг тэгээ харуулчих. Угсан баасны утаа тусгаалдаг Монгол улсын ерөнхийдөө оюутнаас хүй. Маргаш талбар уулзах дуулахгүй. Ахны нүргэл би танаас хүйж. Шийдээд маргаш суух. Оюутны Хэрбаатар манай Жанко антер хамууд манан тороол нин оюутны гэсэдөө гэд оюутны удаа хамгаалагч эдгээр технологи мэдэн шүү дээ. Нүүрсний хулгаачууд заа юу хулгаачийг хулгаачаа бариараа гэд жинхэнэ бузрын мөнгөөрөө иймэрхүү тороолуудыг заа юу талбай дээр гаргадгийг тэр нэг нүдний шилтэй авгаа худлаа буруу намын галтар отгоо бүгд тороол тэр цэцгээ дух цэцэг яа бас бөхөө өргөнд очицсан алга тасцсан чаавас ойгот мари танталтай араас үг гэж байгаа. Хоёр нэг өмөрөө яа оргоркоор зааж жагсаж байгаа залуучуудыг доромжилсан шаажсан. Хавар бол дос усаар нь ялгаруулсан шүү дээ. За ёо. Одоо энэ хаяг харваа гэд галзуу юм дух цэцэг тэр худлаа буруу намын галтар отгоо эднэр бол бүгд нэг ижил ёстой Жанко оюутны нарын трол баг заа юу трол айрам үнэн шүү дээ новшнууд. За юм байна түр баяртай яриад дэвэл их л юм байна. Бузруудыг мэдэн шүү дээ дараа бүр зураг хүргийг харуулж байгаад. За энэ бишээгийн эрдэнэ зүгэл хавар намайг нэр дэвшүүлсэнгүүгээд өнөр баярыг зодсуулгаач байгаа намын хурал дээр. За тэр наран туяа авгаа бол салдангийн одон туяаруу дайраад бараг самардж ийсэн. Би юушүүл чи биш гэд бас эмэгтэй хүчирхийлэгч. Тэ. За тэр өмнө говийн манай тэр инх мөнхөл ган төмрөө алдын шүү чамаг гэж бас хүчирхийлэлээр өөрөө занал хийжсэн бацаа фэйсбүүк дээр бас намаага юу хччихвэ ятсаг хуцаараа заа юу. За манай намын тэр очир бат гээд их хурлын гишүүн жагсаалтаар орсон чатсах тойргоос гарч чадахгүй. Манай мө пүүжийг алнаа гараа үзье гэсэн гэж байгаа ш их хурл дээр. Ийм нөхдүүдийг блок хий. Эрдэнэ бол гарын үзий зодтыг гэдэг. Буянгийн жигаа бол хаа таарсан газар шууд мангасдаг, зогтдог. Яг буянгийн жигаа стилийн дуракууд. За ёо. Мо дуракууд. Адагаал нэг намайг нэг дойшоо орсон морсон. Хүссэн юм уу хүчирхийлэгчээс зүхтаагаа биш тэгээ яах юм. Би намайг олон хүүхд залуучууд үзэж байгаа учраас би хүүхд залуучуудаа үлгэр дуурайл үзүүлж байгаа. Ахын дүндэр ахсгээ зүхтааж байгаа. Ийм солиотой мөр шууд зүхтаа өөр юм байхгүй. Зодтолж өрн тийм байхгүй шүү. Зодтол тэгэл тэр хүчирхийлэгчтэйгээ яг адилхан юм болно. За түр баяртай. Баяртай тэгээд авахыг ухаанаар хандцгаа. Ойлгох нэг нь ойлгохгүй нэг тороолууд нь ойлгож чирэггүй малнуудаа. За ёо. Хүчирхийллийг эсэргүүцч юм ярьлаа. За. За юм байна түр баяртай.